Би өнөөдөр ямар нэгэн одоо эрх мэдлээ хадгалж үлдэх гэдэг юм уу, намын даргын судлаа хадгалж үлдэх надад ямар ч сонирхол алга. Ер нь өнөөдөр янз бүрийн одоо энэ хил амд тутгалдаад ингэж яваад их надад сонирхол үнэхээр алга шүү дээ. Зүгээр одоо үнэхээр би 31 жилийн намын төлөө явсан. Арц намын гишүүний хувьд, арц намыг байгуулагдсан хүний хувьд, анхдагчийн нэг хүнийх нь хувьд би өнөөдөр энэ арчлын эгзэгтэй цаг үед өнөөдөр арц намын хувь заяагаар хин дуртайгаар би тоглоулмааргүй байна. Надад тийм эрх байхгүй. Би өнөөдөр зөвхөн өөрийгөө бодоогүй. Би зөвхөн өөрийгөө бодсон бол би өнөөдөр дов дугуй ингээд суугаад юу болов болог буйнаараа болог дуугүй сууж иж би болно. Би тэгмээргүй байна. Ирээдүйд энэ Монгол улсын тусгаар тогтмол эрхчлөөний асуудал чинь арчлалтай шууд холбоотой шүү дээ. Тэгэхээр энэ арчлал гэдэг юм байхгүй болох юм бол Монгол улсын тусгаар тогтмол шууд алга болно. Өнөөдөр Монгол улсын тусгаар тогтнолыг гол тулгуур болж байгаа зүйл арчлал шүү дээ. Арчилсан тогтолцоотой Монгол улс өнөөдөр тусгай тогтнолоо хадгалж чадж байгаа байхгүй. Тэгээ би ирээдүйд үр хөвгтүүд ачцээгээ би хин нэгэн харь улсын одоо боол тийм ээ албат болоод тэдний дарамтан дор амьдраасаа би л хүсэхгүй. Би туурал тусгаар Монгол улсын иргэд байгаас гэж хүсэж байгаа байхгүй. Тийм учраас би өнөөдөр би зөвхөн өөрийнхөө төлөө биш би үр хөвгтийнхээ хойч үеийнхэн төлөө Монголын ирээдүй болсон би тэр одоо хүүхдүүдийн төлөө тийм Монгол орныхоо төлөө би дуурах хэрэгтэй. Тэгээд тийм ч учраас утгаараа би дуурч байгаа юм. Тэгэхээр шудраг бус альва үйлдэлтэй бол тэмцэл ёстой шүү дээ өнөөдөр тийм. Тэгээд одоо яах юм үндсэн дүрм зөрчигдөөд энэ намын хувь зээний асуудал хөндөгдөөд тэгээ шудраг бус үйл явцсан ингээд газар аваад тий. Тэг өнөөдөр нарчсан намаар хэн дуртан тоглоод байгаа энэ цаг үед тэгээд эв нэгдэл гэдэг юмыг одоо хараад дугуй суугаад байх уу тий. Тэг хэн дуртан за яршиг тоглоно гэж бодоод дугуй суугаад байх уу. Болохгүй шүү дээ. Тэгэхээр өнөөдөр бид түр хэлсэн шүү дээ. Арчсан нам өөрөө шудраг усны үнэлэмж өндөр байх хэвээр. Өөрөө зарчимтай байх хэвээр. Өөрөө дүрмийнхаа хүрээнд үйл ажиллагаагаа явуулж чаддаг байх хэрэгтэй шүү. Тэгжээч л цаашлаад энэ улс орныг хууль дүрмийн хүрээнд тийм ээ. Тэр тодорхой одоо тэр зарчим одоо үйл ажиллагааны хүрээнд улс орноо удирдах авч явах үүрэг бүлээн өгөхөөс биш. Намынхаа дотоод асуудлыг шийдэж чадахгүй, намынхаа дотоод дүрм журмыг баримталж чаддгүй байж цаашид яаж хууль дүрмийг барина гэж бодож байгаа. Яаж шудраг усыг сахиулна гэж бодож байгаа. Яг зөвөр би маш олон хүнтэй байнгын сандууд солилцоол явдаг л. Тэгээд яг дийлэнх нь бол яг нэг үйл гэдэг жоохон тийм нийгмийн дарамттай, айцтай байна л да. Тэгээд би бол өнөөдөр зарим нөхдөдтэй хэлдэг. Чи 30 жилийн өмнө айгаагүй шүү дээ. Чи 31 жилийн өмнө айж байгаагүй шүү дээ. Чи тэр үед тэр ямар ч одоо холц байхгүй дан коммунистуудаас бүрдсэн төрийн эсрэг чи тэгэл тэмцээл ямар ч дэмжлэггүй гудамжинд бид нар гараад тэмцсэн шүү дээ. Өнөөдөр яагаад айгаад байгаа. Тэгэхээр үгүй нэг л тийм нэг сонирн байна тийм нийгэм чинь тийм сонирн харагдаад. Тэр үед тэмцэх юм маань тодорхой байсан юм аа. Тий. Юуны эсрэг тэмцэх үү, юуны төлөө тэмцэх үү гэдэг юм тодорхой байсан юм аа. Одоо энэ юм чинь ойлгомжгүй болчиход байна шүү дээ. Яг тэмцэх гэхээр яг хинтээ тэмцэх гэдэг байгаа юм тий. Өөрийнхөнтэйгөө тэмцэх гэдэг юм эсвэл өөр хүмүүстэй тэмцэх гэдэг юм чинь ингээд юм ойлгомжгүй болчиход байна. Тэ. Тэгээд цаагаараа нэг юм нийгэмчүүр дарамттай болчиход байна тэ. Нөгөө нэг юу гэдэг вүлээ хүн нь нэвэл хэрэг нь олдно гэж тэ. Хинт ч ямар ч хэлсэргийг хүлээлгэх тэр хуулийн хонглын тэ шудраг бус хуулийн тогтолцоо чинь бий болчиход байна шүү дээ. Тэгэд ийм үед чинь бас одоо ингээд энэ дунд ороод хэлмэгчмээргүй шүү дээ. Хэрчүүлчмээргүй байна. Цаг үе гэж хармаар байна ч гэдэг юм. Иймэрхүү хандлага нэлээд домгаалах байдал гарч байгаа л да. Гэхдээ би одоо юу гэдэг зарим нөхд маань бол тэмцэн тийм ямар ч байсан тэмцэн бид өнөөдөр энэ арчлалынхаа үнд зүйлийг хамгаалах хэрэгтэй. Үзэл санаанд өмнөч байх хэрэгтэй тийм гэж байгаа. Тэгэхээр миний хувьд бол би түрүүлсэн шүү дээ. Би зөвхөн өөрийнхөө төлөө үүрэг хүлээж байгаа юм биш. Би зөвхөн өөрийнхөө харамыг бодоод ч юм уу
асуудалд хандж байгаа юм биш. Би бол ирээдүйн үр хүүхдийн төлөө, ирээдүйн Монгол орны төлөө хариуцлага өргөх ёстой хүний нэг гэж би өөрийгөө боддог.